Туйлш эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай засгийн газрын тогтоол мөн батлагдлаа. Энэ ногоон тогтоол бол эрчим хүчний тусгаар технологид дархлан баталгаажуулах цогц шийдэл гэдгийг ерөнхий сайд засгийн газрын хуралдааны үеэр хэллээ. Ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний их усүрийн дутагдлыг нөхөх, төвлөрсөн шугам сүлжээний ачаал алдагдлыг бууруулах, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор Орхон аймгийн Баян өндөр сум, Өвөр Хангай аймгийн Арва хэр сум, Хинтээ аймгийн Хэрлэн сум, Дундгуй аймгийн Сайн цагаан сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд батарей хоримтлуурын станцыг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зохион байгуулж 2026-аас 2027 оны өвлийн их ачааллаас өмнө буюу 12 дугаар сараас өмнө ашиглалтанд оруулахыг эрчим хүчний сайд найдлаад даалгалаа. Ногоон технологи, ногоон шийдэл, ногоон дугаар бүхэн их байгалаа хамгаалж эрчим хүчний тусгаар технологи баттгаж түл шатхуун зардал мөнгө эмнэх эко шийдэл юм гэдгийг ерөнхий сайд онцоллоо. Тогтоолыг хэрэгжүүлснээр сэргийгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний импортын хамаарал буурч, агаарын бохирдол, хүлэмжийн ялгарл багасах, цахилгаан тээврийн хэрэглээ болон дэд бүтэц эрчимжих, ногоон санхүүжилтийн хүртээмж сайжрах, улмаар Монгол улсын урт хугацааны ногоон хөгжлийн зорилтын хэрэгжилтэнд бодит ахиц гарна гэж үзэж байна. Тогтоолд тусгасан арга хэмжээнүүдийг төр хувийн хөгжлийн түншлэл, дотоод болон олон улсын ногоон санхүүжилтийн их усүр хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ.